бид тэртээс 3 дахь читгээд байхгүй болсон юмсан тий. Гэсэн чи гурлаа ирсэн чи нэг жижиг маань алга болчихсон. Ирчлээ. Хөө ямар хөөрхий тэр харлаа. Игнээ цогсон үлээж авш ойлаа. Гурлаг Хүлээж байгаа юм уу эсвэл өөр юм яа. Гэтэ бид нар лөө хараад байна тий. Бид хэдийг хүлээж байгаа юм бэ? Ямар хөөрхий юм бэ? Ямар хөөрхий юм бэ? Харалтай тэр. Бүр юмж байгаа гэж байна. За сайн байна уу? Бид гурыг хүлээжсэн үү? За. Би яах вэ? Зэ. Чи охноо гэсэн. За сайн байцгаана уу? Жилээ одоо за баяр хүргэе. За эдээс би ачаа удаа. За тэгээ. Та таах уу? За би. Зэ. Яаш шүү. За. За одоо өрөөгөө сонгоно. Манай хоёр болохоор доор нөгөө үйлчлэгтээ орж байгаа. Хамтдаа бүгд өрөө сонгоцгоо. За би одоо яг энэ дэрэд 3 ханжийн бүр цаанаасаа ийм гоё тайван тэгээд би амарцсан маш гоё юм. Яг энэ аян дээр ингээд бүр цаанаасаа тайвширлыг мэдрээ суучин. Тэгээ энэ болохоор зүгээр сандал биш. Бас эмчилгээний сандал. Төрсний дараах ээжүүдийн нөө аарцэг засах тэгээд булчин чангалах ийм сандал байгаа. Тэгээ энэ дээрээ ингээд өдөрт ингээд суудаг. Тэгээд цусны эргэлт бас сайжруулдаг. Тэгээд ер нь нурууны өвдөлт бас багасгадаг. Маш гоё сандал байна. Тэгээд анх удаа л юм дээр сууж үзэж байна. Тэгээд ерөнхийдөө бол миний нуруу маш их өвддөг. Тэгээд энэ удаад хүүхэд маань бас жоохон том гарсан. Тэгээд аарцаг засах маш шаардлагатай. Тийм гоё чидтэй сандал байна. Тэгээд сандал дээрээ суугаал би тайвширлыг мэдрээлээж байна да. За одоо би танарт нэг аппарат танилцуулъя. Энэ болохоор нөгөө херцангийн урагдaltaй ээж нар үүдэн шүү дээ. Тэгээд төрөөдөөс нөгөө цагаамхан дээр шамбрамтай бас ээж нар энэ аппаратн дээр суугаад тэгээд эдгэрэлтийг маш хурцсагдаг. Тэгээд ийм доороосоо ингээд бөмбөлгөн усаар ингэж угааж цэвэрлдэг ийм амар гоё аппарат илээ. Тэгээд бид ингээд яг тэр хүндэн зориулсан нэг удаагийн одоо нөгөө нэг ганцхан тэр хүндээ зориулж хийгдэг юунууд нь байд юм бэл хэрэглэлүүд нь. За энэ бол барайны өрөө. За энд болохоор барай нь бол маш олон төрлийн билээ. Савны хий гаргах, бүтэн биений тэгэл ерөнхийдөө бүхэл төрлийн аарцаг, нуруу бүх юмны барайнд ордог. Дээрэс нь одоо энийг одоо би удахгүй гоё зүүж танарт үзүүлэх. Энэ маань нөгөө хөлний хавангийн аппарат. Одоо нэг төрөхөд маш их хавгандаг, төрсний дараа хавгандаг, хөл бүр ингээм амар ядардаг, маш их чинтэй болчдөг болохоор хөл өсгөө их ядардаг ш. Тэгээ эндээ ингээд хөлөндөө зүгэл тэгэл хөлний аппаратаар бүр ингээд жаргаадаг. Эдний өрөөнүүд ер нь бүгдээрээ л их хэд шидтэй өрөөнүүд. Тэг яг энэ аян дээр ингээд яг юм зөөлөн болчихсон шүү дээ. Сайн байна уу хчээ? Сайн байна уу? За энэ өрөө болохоор бас их хэд шидтэй өрөө тэгчээ. Ямар өрөө лээ? Манай энэ өрөө бол бүдүүн гэж сэвэрлдэг те. Энэ хөөрхөн өндөр хэвийн даралттай усаар ингээд 39.18 градус одоо уц. Энэ татаж жирээ 30 литр ус татаж жирээ тэгээд энэ гуурснууд нь тасмж энэ орондоо хөвтөж байгаа л. Энэ хүний бие бүдүүн гэж хамгийн чухал хэрэгтэй шүү дээ. Харин тий. Хүний хоёр дахь тарих гэж байгаа. Тэний чи сайхан цэвэрлэг 30 литр сайхан усаар цэвэрлээд тэгж харгуйжуулдаг тийм имчилгээ юу байгаа. Аппарат байгаа. Тий. Одоо энд бас нэг өрөө байгаа шүү дээ. За тийшээ нэг өрөөрөө орж үзье. За энэ өрөө маань ингээд төрсөн ээж нар маань эхо таралдаг тий. Тий. Төрсөн ээж гэрэнгүүт нь
эмэгтэйчүүдийн хэмжээ яхаа тарж маш хэмжээ ямар байна те шахны байдал ямар байдгийг хардаг. Өөрөө бас ээж их хяндаг мониторнтой даралт зүрхсэсний хүлээж аваад ихний өдөр авдаг өөрөө маань байна да гэсэн үг шүү дээ. Бас няраа хүлээж аваад өлгийн хувцсын бүгдийг тайлаад ишээ няраахан өөрөөр ордог. Им шин энэ чинь одоо ерөнхийдөө нэгдээд яг бараг сар гарсан болж шүү дээ. Цоо 3 сарын 16-наас үл ажиллана. Одоо тэгээд юу вэ? Гол өрөөрөөгөө орё. Нөгөө гүнж унтж байгаа. Гүнжийн байрлаж байгаа, гүнжийн унтж байгаа өрөөрөө орж үзүүлээ. Тэр бол хамгийн чухал. Нэрэн одоо байрлаж байгаа өрөө бол хамгийн чухал гэдэг. Тэгээ манай яг эгч маань яг гардаж манай охиныг харж байгаа. Тэгээд одоо яг ийшээ орё. За манай охин яг тэнд хөргөн унтчихээн. За тэгээ манай эгч маань яг охины маань харж байгаа тий. Тэгээ энэ өрөө чинь нэр нэг температур эдэр нь бүр яг цаанаасаа тохируулсан байдаг гэсэн тий. Тийм манай няраа өрөө жинхэнэ хүүхдүүдэд хардаг өрөө байгаа. Өрөөний температур нь чухал байдаг. Одоо манай өрөөний температур 23.8 градус гэдэг чинь яг няраа таатай орчим бүрцэн өрөө байгаа. За тэгээ энэ дотор манай няраа хүүхдийн ээжүүдийн одоо илүү сүлүүдэд хадгалдаг хөрөгч байна бас градусын заах хэвээр. За тэгээд энэ ариутгалын сүнхний угжийг ариутгалын аппарат байна. Цэвэр усны аппарат няраа үздэг, мониторын жим үздэг. Тэгээд энэ маань шаардлагын хэмждэг аппарат бүрэн томлогдсон байна. Өчигдөр дөрөвч бас төрүүлсэн аппарат байна. Тэнд нэг 360 градусын бото аппарат шаргалтыг одоо бууруулдаг аппарат. ийм хөрхөөрөө төвчилсэн ажиллаж байна. Энэ дулаацуулах ширээ бас. Нусанд оруулахт нь бас биеийн температур тогсон дулааныг хадгалдаг. Энэ дулаацуулах ширээ тэгээд хөрхөн байнтайгаа бүх том төхөөрөмжөд нь биеийн тоснууд, савангууд одоо бүгдээрээ ингэ ерөөсөө бүх аппарат тоног төхөөрөмж бүх юм байгаа. Одоо хэдүүлээ гараа. Тэгэхгүй л энэ хөрхөн мама нар унтж байна. Тэгээ энэ бол ингээ хоол өглөөөөс өглөөний цай, нэгээс өдрийн хоол, оройн хоол. Тэгээл ингээд өдөр оройн хоолны голоор 11 цагт бага үдийн цай гээл ер нь бол ингээ шүл их үдийн цай оройн 8-аас шүл гээл ингээ ерөөсө 6 хоолтой би бүр ингээд шоконд орсон эхний хоол идэж дуусаагүй байж тал дараагийн хоол идэрдэг. За сайн байцгаана уу. Намайг бол Гэрэлтия гэдэг. Нэраа эмчээр бол 33 дахь жилдээ ажиллаж байна. Эдлойс их нэраа сувилалд бол нэраа эмчээр бол ажиллаж байна. Манад бол нэраа эмч, их хэрхэн эмч, уламжлалын эмчл бол ажиллаж байна. Уламжлалын эмч маань бол сэргээн засах чиглэлээр бол ажиллаж байгаа. Эдлойс сувиллын гол онцлог нь бол дөнгөж төрсэн их нэраад 24 цагийн тасралтгүй үйл ажиллагаа явуулдаг. Дээр нь бол гэр бүлийн хүмүүс бол хамт амарч болдог. Манай сувиллын гол онцлог нь бол ихэд бол эмэгтэйчүүдийн эмчийн үзлэг, дээр нь бол уламжлалын эмчийн үзлэг явагдаж, уламжлалын чиглэлээр бол тусламж үзүүлж байгаа. Нэрада бол нэраа сувилгаа асаргаа, дээр нь бол нэрад онцлог тохиолдох хичээллүүд бол мөн хийгдэж байгаа. За манайх бол хоол зүүн дасагтай. Хоол зүүн дасагтай бол сувиллын бол хоолоор бол үйлчилдэг. Энэ маань бол ээжийг бол тамиржуулах, тахирхлааг дэмжих үйлчилгээг бол үзүүлж байна. За ээжүүдийг бол тайвшруулах, бүтэн нойртой амраах бол үйлчилгээг бол хийдэг. Мөн манад бол сэтгэл зүйчийн эмч үйлчилгээг бол үзүүлдэг байгаа. За нэран тасаг маань бол 24 цагийн туршвал нэраагаа бол хянж, дээр нь асаргаа, сувилгаа, хоолтонд бол
хяналт тавьж бол ажиллаж байна. Үүн дээр бол нэмээд бол шаралтыг бол тогтмол хянж байна. Дээр нь халуун болон амин үзүүлэлтийг бол тогтмол хяндаг. Дээр нь 3 цаг тутам бол шээс баасыг хянж хоолтой бол холбож ажиллаж байна. Дээр нь бас одоо хүүхдийг хооллох болгондоо бол бид нар ээжд нь бол өгтөө бол жинги үзээд ээжээс хөхөөд ирэхэд нь жингийг үзээд тухайн хүүхэд яг тэр хэмжээнд хоолоо авч чадж гэнэ үү гэдгийг бол тогтмол хянж ажилладаг. Мөн эхчүүдэд бол зориулж бол нэраа хүүхдийн асаргаа, сувилгаа, усанд яаж оруулах уу, хамар яаж цэвэрлэх үү, амийг яаж цэвэрлэх үү, дээр нь бол шаралтыг яаж хянах уу, цаашдаа мөн агаарт гаргах гэх мэт сургалт зөвлөгөөнийг бол тогтмол өгч ажиллаж байна. Агаар янз юм байна. Агаар гоё юм. Одоо. Йоо, тэгтээ үнэхээр бүр өчигдөр ирсэн. Тэгээд энэ 2 дахь өдөр маань тэгээ мама маань одоо дотор сайхан амарж гин. Альжаал ядаргаагаа тайлж гин. Тэгээ өчигдөр ирээл бид 3 тишээс алсан. Охины маань өрөөрөө аваад орсон. Тэгээ бид 2 өрөөндөө ороод тэгээд эмчилгээнүүд надад хийгдээд эмчилгээнүүд дандаа ядаргаа тайлах эмчилгээ хийгддэг юм байна. Тэгээ өнөөдөр өдөр гадаа маш гоё байсан. Бид тэр одоо охин маань унтж байгаа болохоор жоох армаач гэлж байна. Сувлал ер нь юм агаарт ивлэх гоё юм байна тий. Ер нь хот дотор нэг судлаад байсан сувлууд маань ихэнх нь хот дотор байсан. Эднийх болохоор яг юм агаарт болохоор бүр үнэхээр бүх юм нэг ээж бүрэн яг цогц гэдэг нь л энэ ахтаал гэж хэлмээр. Тэгээ интермедийн энэ сувлал маань яг нэгдэд бол сарл болж байгаа юм байна. Энэ хүн маань надад бэлгэлсэн бэлэг энэ олон жил амьдралтай зөв бэлэг анх удаа ганц удаа сонгосон байна. Баярлалаа гэж хэлээг юм байна. За баярлалаа. Чам бүр их баярлалаа. Тэгээд энэ интермедийн сувлынхандаас маш их баярлалаа. Яасан ч гоё илдэг, ямар гоё харьцаатай. Тэг бүгд ажиллаа мэддэг, баяртай. Тэгээд сэтгэл санаа тайван, хүүхэд маань тайван. Тэгэл ерөөсө бүх эмчилгээ хийгдэж байгаа болохоор ёо бүр одоо ч ингээ нойр хүрээд шүү дээ. Бид хоёрын нэг юм нөгөө дөнгөж орж ирчээд тэр нөгөө хүлээ авахт нэмчин ингээл бид хоёроос юм асуугаал бид ойлж явахдаа хогигоос ингээл юм асуугаал за яаж төрсөн юм ингээл энэ мэдээлэл байсан ч гэсэн ингээ асуугаад бид хоёртээс 3 дахь читгээд байхгүй болчихсон тий. Гэсэн чи 3 л ирсэн чи нэг жижиг маань алга болчихсон. Хайж өгч бүр өрөө мөрөнд ороод тухлаад тий тэгээд шууд сүлжсэн аваад шарлалтын үзэл нөгөө цаг тутам гарч байгаа бас одоо шээс тэр бүгднийг грамлалж инлээл тэгэл айгуу гоё супер мундаг сэтгэл ханамж болцоо тийм ээ. Тэгээд бэлгнүүд дундаас нэр хамгийн нүдэ олсон сэтгэлээ олсон гэж. Тий хамгийн их намайг одоо баярлуулсан нэг тийм бэлэг байлаа. Тэгээд битүүрийн нэрээ хамгийн анхны блог шүү. Блог хийж юусэн мэдгүй байна. Тэгээд яг гурлаа охинтойгоо хийж байгаа бас анхны блог. Блог юм да. За одоо орё доо. Шүү. Нэрээ дахин маш их баярлаа. Би ч нөгөө төрөл шууд гэрлүүгээ гарчдаг. Тэгэл эхний хүүхдээр бол төрж гараад гэртээ байгаад ерөнхийдөө маш их гам алдсан. Тэгээ гам алдснаас болоод эмнэлэгт хэвтэх шаардлагатай болж исэн. Тэгээд 2 дахь хүүхдээрээ ч гэсэн ерөнхийдөө гам алдаал буруу баг хүүхдийнхаа хүүг яаж цэвэрлэх гээл тэр нь ерөөсөө мэдгүй ингээл алдаанууд айгүйх гаргаж ирсэн. Тэгээ энэ удаад болохоор яг ингээд төрсний дараа шууд ингээд совлолд ирээл бүх ингээд ээж хүний яах ёстой, хүүгийн ингээд цэвэрлэх ёстой, ингэх ёстой гэдэг энэ чинь бүх юм заагаад намайг хүртэл ингээд ээжийн бүр ингээд 100% бараг бүтлгөөнг ойлгож байгаа совлд юм байна. Тэгэд энийг бол би бүр цаашдаа бүр дахин олон аав ээж нарт хэлмээр байгаа. Ерөөсө төрсөн ээжэд юу ч хэрэггүй. Ямар цэцэг, жимс, чихэр юу ч хэрэггүй. Зүгээр л энэ совлол гэдэг зүйлд бүр ингээд уус орон даяараа бүр ийм
төрсөн ээжүүдийг шууд совил руу явуулдаг ч юм уу бүр тийм байгаасаа гэж бүр айгүй хүсэж байна. Яг тэгвэл ялангуяа бүр анх ингээд ээжүүд маш их гам алддаг, маш их мэдгүйгээс болж хүүхдийн шатлалт гэдэг зүйл тийм ийм байдаг болохоор бүр ингээд ийм совил руу ингээд бүр ингээд нөө явуулдаг тий. Заавал ингээ явуулдаг. Тийм горимтой журамтай бүр болоосоо гэж бүр хүссэн. Би бүр ингэж бодсон штэ. Ингээд залуу гэр бүлүүд ингээд жирэмсэн боллоо гэж мэдээ сонсоод хоримтлал үүсгэж хэвээр мэлээ. Тэгэл 10 сарын турш хоримтлал үүсгээл төрлөө совил руугаа шууд эхнэр нь хүүхэд нь ингээ явцдаг. Ер нь гэр бүлүүддээ бүр ингээд захимаар юм бэлээ. Тэгээд үнэхээр хандаа баярлаа. Амар гоё бэлэг байлаа. Үнэхээр чи хэдэн жил амьдрахтаа надад өгсөн нэрэ хамгийн гоё бэлэг, супер бэлэг байлаа. Баярлалаа гэж. Би энэ газрыг яаж олоод тийм нэг хоёулаа хамгийн интимитийг судлал. Тэгсэн чинь гэтээ эхлээд би судалсан тий. Тэгсэн чинь дандаа хот дотор байгаадсан байхгүй юу? Тийм яг нөр энэ чинь одоо нэгдэд удааг байгаа. Тэгээ манайх юм совлалтай гэсэн тийм нөгөө юуг нь пэйжээс нь олж хараад тэгэл холбогдол тэгэл ясандаа тэгээд би бол бас огийн ярьж байгааг бас маш сайн дэмжиж байна. Ер нь гэр бүлүүд бол заавал тийм хоримтлалыг заавал энэ тусад нөгөө нэг хэрэглэнээсээ гадна те бусад хоримтлаасаа гадна энийг гоё ингээд тусад нь ингээд гоё хоримтлал үүсгээрээ. Жирэмсэн гэж ерөнхийдөө бол сонсвол хоримтлал үүсгэх хэрэгтэй мэлээ. Гэр бүл нэмээ те дахиад бас бүл нэмийг сайхан дээр амьддаг яг хүлээж авах гэж байгаа хайрандаа ярилцаад төлөвлөж байгаа бол эртхэн гоё өдөр хоримтлуудаа үүсгээд. Одоо нөгөө нэг төрөхөд ингээд заавал бэлдэх ёстой зүйлсүүд гэд байдаг штэ. Яг тэрний нэгд нь энэ баймаар юм билэ. Ерөөсө төрөөд совлалт эхнэр хүүхдээ явуулна гэдэг юмыг бүр ингээд ирчүүдээ бодоод тэгээд хоримтлал үүсгээд тэгээ яг ингээд совлалт нь ингээд байлгах юм бол үнэхээр хамгийн зөв бэлэг, хамгийн гоё бэлэг бол мөн дээрэс нь найзууд бас ингээл бэлэг ингээл өгөхгүй л ингэдэж зүгээр л баг совлын ирэх юм чи өгөх юмд бол үнэхээр хамгийн супер бэлэг. За тэгээ баярлалаа ямар ч хэлсэн тэгээд интернетийн хамт олон хүмүүс Элвилсийн хамт олонд бүгдэнд нь баярлалаа. Маш их зүйлийг бас гоё хийж өглөө. Тэгээд гоё үйлчлэлээ сайхан байна. Тэгэхээр бид блогтой хамт байсан та бүхэндээ баярлалаа. Мөн интернет эмнэлгийнхандаа бас баярлалаа. Эдлвейс Ресортын хамт олон эмч нар, совилогч, бүх ажилч, үйлчлэгч нартай бүгдэнд нь маш их баярлалаа. Тэгээд хамгийн гол нь миний яг сонгох болсон шалтгаан гэх юм бол мэдээж бид доторх үйл ажиллагааг маш сайн нягтлсан бас хоёр дахь юм бол энэ бол цэвэр агарт байгаа нь бас маш их таалагдсан шүү. За тэгээд бид нарт хамт байсан баярлалаа. Баяр таа.